Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Европын Словак улсын хүнсний бүтээгдэхүүнээ дундаж үнийг танилцуулъя. Явцгаая. За бид ингээд цааш явсаар Европын холбооны сүлжээ дэлгүүр болох Kaufland дэлгүүр өрүүлжлүүлсэн. За ингээд уус ундааныхаа савыг ингээд хоосон савнуудад тушааж тикет болгож гаргаж авдаг байгаа. Тэрийгээ тэгээд авсан бараануудынхаа үннээс асуулаад бодуулаад авчдаг байгаа. 1 гинээс 2 евро болж байна да. Яблоко. Ini 2 kg. Хэдэн грамм? 2 kg. 2. Банан. Шивга байна. Шивга. За энэ том шивга хэд болж байна? 2 евро 90 цент. Дондор хэд? 0 сая. Энэ цагаан дуун байна. Цагаан дуун хүчээс юм. 2 гоо. 500 г. Суу нэг араас. 감자가 저건 지금 들었어요. Бүрэн менжингийн шүүс. Тийм амар их юм яа. Сайн мix шүү. Бүрэн менжин. Тэр нь 2 эдгэж авах юм шүү. 59 цент байна. Монголд ихтэй хүмүүс онцгой байдаг тийм. Нэг тав. Тэнцс байна. Тэнцс. Нэг 78. Хямдарсан 178. Дахиад тэрнээс амьдраад 089. Энэ сүлжээ дэлгүүрийнх нь өөрийнх нь нэрийн цайнууд байна. Нэрийн цайнууд нь 079. Энэ цэнкрий чи үнэ аль нь юм бэ? Энэ 49 болоо 49 удаа хямдарсан. 049 хоолны гойн байна. Марташуулсан гойн. Ороо ирээс гинэ. Шоколад шоколадны вино юм шүү. За хэд гэж юм? Ороо ирээс. Тэр аваад л аминад айгуу савлгаа 1.18 гэж шүү. тэр аж юусэн Нухшнууд ерөнхийдөө хүүхдийн нухшнууд 1.18 гэж шүү. За шэрэний компот 2.17. Абсолют. Джимбэм танаас 26 яриад байгаа зобровка чинь юуны усаа гэдэг юм бодлоо. зобровка чинь Хоош гэсэн. ерөнхийдөө Хайн 0 75-тай 16 гэжээс 05-тай 11 гэрээс хямдраагүй өмнө гэж шүү. Өндөг бол сүүнүүд бол 0.75 гэж байна. Таны махяа 0.67. Ус. Яа үгүй. 99 цент. Өнөө чи хямдраагүй байна. Энэ чинь 50 хэдэн центнүүд болдог. Зарим бот битээс. Зарим бот. Юу хий? За, бид 110 евро болж байна да. 110 евро. За. За Монгол 400 мянга худалдаа авалт хийжээ. Oh my god. Монголын сайхан ус урах байна. Ийм ус авч уу, цэвэршүүлэн туслага нь тэгэл
Ариун цэврийг хэрэгсэл энэ завсас болоод. Сүүл жишээлбэл ямар үнэтэй байх вэ? За сүүл 89 цент юм байна. За. Бос жишээлбэл ямар үнэтэй вэ? Бос ч 1.79. Манай Монгол цай тосдтой ямар үнэтэй вэ да? За. Мэдхгүй байна. Би тас Монгол гурил хийдсэн байлаа. Гурил 49 цент. 49 цент. Ер нь бол гурил бол яг энэ үнээл байдаг тийм. 1894 юм уу да. 1 кг гурил шүү. За 1 кг. 2.500. Тэгэхэд 1 евро 50 цент. Цибула 1.19 гэж шүү. За 1.19 гэж шүү. 1 евро 19 цент. Сонго нь бол 1 евро 19 цент юм. Ямар сонго вэ? Аль харъя. За ийм сонгон байна. Дарс үгэрч 1 евро гэж байна. За энэ бол гэхдээ Kaufland өөрөөх нь энэ Европын нэрийн сүлжээ дэлгүүрийн өөрөөх нь нэрийг нэрийн манайхаар хайсан бол Европоор байдаг хүсний дэлгүүрүүд бүхэл газартаа яг нэг зэрэг өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй тийм ээ. Бос удаа бүхэл юм байна. За. Нойлын цаас ямар үгтэй биш үү? Нойлын цаас Монгол төр нь ямар үгтэй вэ? Нойлын нэгийг аваад нэг өнгөө 4.9-ээр авсан байна. Ер нь жоохон хямдралтай байна тийм. Тийм нойлын цэс. Нэгийн үнээр хоёрыг авсан юм тийм. Сайн. За. Өөр сонирхолтой юм байна. Монголчууд ер нь Тэгээ манай Юу монголчууд ямартай? Сүүнийг яваа. манай монголчууд тэгээ 450-аар 450. За манайхаа өөрсдөө тэгээд анаалай тийм юм тийм ээ. Тэгээ хийх үү? 400 мянган төгрөгөнд ер нь ийм бүтээгдэхүүн авах уу? Яг ер нь бас бодлого асуудал юм тий. Бид нар өөрснөөс Монгол явж ирээд Шок шаасан. ерөнхийдөө бодолтой авалт хийж үзсэн. За тэр ийм артын үн бол бас арай л үлээ тий. За яг энэ үрээ дуусгая да. дуусгах уу? Дараагийн бичлэгээр одоо юу оруулах вэ? Дараагийн бичлэгээр бас сонирхолтой юм оруулах уу? Оруулаа. Аа? Гой Ер нь оруулаа. биднийг дагараа гэж. Subscribe дагаа. Сав. За